Одоогоос 80 жилийн өмнө буюу дэлхийн 2 дугаар дайны үед автомашины салбарын томоохон ангиллал болох оффроуд ангиллын автомашинууд үүсч хөгжиж эхэлсэн гэж үздэг. Тэгвэл өнөөдөр энэхүү ангиллалд цоошны өнгөтөрх, цоошны стандартыг тогтоогоод байгаа Төв Аз болон Европ тэр дундаа автомашины хаан гэгддэг Герман улсад борлуулалтаараа хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлээд байгаа 212 брендийн хамгийн анхны глобал бизнес конференст Сайн Моторс компани оролцож байна. Explore is one expand globally oriented зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалтын үеэр 212 брэнд нь зөвхөн хятадын номер 1 оффроуд загвар төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ үеийн оффроуд брэнд болох стратеги урт хугацааны бодлогоо танилцууллаа. Юуны өмнө Бартацамт хамгийн өндөр гүйцэтгэл найдвартай байдаг хангах зорилготой Cavalier болон Expedition платформуудын хөгжлийг онцолсон юм. Эдгээр платформ нь уламжлалт рамтай хийдсэн бат хүч чанарыг хадгалж орчин үеийн технологитой хослуулснараа онцлог. Газраас тэнхлэг хүртэлхэд зайванд эвдрэл багтай мушгиралтад төсвөртэй хийсэн хүнд нөхцөл найдвартай байдлыг нэмэгдүүлнэ. Мөн бензин, PHEV дизель хөлбөрөөр хөгжих боломжтойгоос гадна урд хойд илүү гарсан хэсэг багтвал саадыг төвөггүй туулах чадвартай платформ. Хоёрдугаар бага зардлаар өндөр үр ашиг гаргах дахин инженерчлэлийн шийдлүүдийг танилцууллаа. Үүнд 2 литрийн турбо хөлгүүр, 8 шатлалт Zeta Friedrichshafen хурдны хайрцаг, 500 Нм хүртэл мушгих хүч, хөндрүүлэх горинд мушгих хүчийг 264 дахин нэмэгдүүлдэг Borg Warner-ыг зүтгэх систем багтана. Мөн урд хойд бүтэн чулаагтай рам хийц, дифференциал цойжлох зэрэг нь Бартацамын гүйцэтгэлийг шин төвшөнд хүргэж байгааг харуулна. Түүнчлэн 3 алхтай мини загвар, 212 P01 пикап хөлбөр, 212 T01 PHEV зэрэг шин загваруудыг олон нийтэд танилцуулж бүтээгдэхүүний шугамаа улам өргөжүүлж байгааг онцолсон юм. Чуулганд Орос, Европ, Төв Аз, ойролт орнууд, Латин Америк зэрэг бүс нутгийн 100 гаруй улсын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцсон нь 212 брендийн олон улсын хамтын ажиллагаа зах зээлийн тэлэлтийн цар хүрээг илтгэж байлаа. Түүнчлэн Герман, Испани, Итали, Катар зэрэг улсууд борлуулалтын өндөр амжилт үзүүлж шилдэг дистрибьютороор тодорсон нь энэхүү брэнд дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрч байгааг баттан харууллаа. Дэлхийд хамгийн удаан хугацаанд буюу 1965 оноос хойш тасралтгүй хөгжүүлэгдэж үйлдвэрлэгдсэн Бартацамын суурь платформуудын нэг дээр бүтээгддэг 212 брендийн өнөөдөр борлуулж буй болон хөгжүүлж буй оффроуд машинуудыг та бүхэндээ танилцуулж байна. Өдрийн байдлаар хамгийн их анхаарал татаж хэрэглэгчдийн дунд өндөр үнэлгээ авч буй загвар бол 212 T01 Special Edition юм. Энэхүү загвар нь жинхэнэ Бартацамын шаардлагыг хангах хүчрхэг үзүүлэлтүүдийг бүрэн агуулсан. Тухайлбал 2 литрийн турбо хөлбөр нь хангалттай хүч мушгих хүчийг бий болгож 256 мм газраас тэнхлэг хүртэлх зайн Бартатай нөхцөлд саадгүй явах боломжийг олгоно. Урд тулах өнцөг 43 градус, хойд тулах өнцөг 39 градус нь огцом өгсүүр уруудах хэсгүүдийг төвөггүй давуулах чадвартай илтгэнэ. Мөн 910 мм хүртэл гүн устгуулах боломжтой snorkel систем, бүтэн чулаак рам хийц буюу Bojon Frame, Atos брендийн хийн амортизатор, урд болон хойд дифференциал цойжлох зэрэг нь энэ машиныг жинхэнэ hardcore off-road ангиллалд багтаана. Хамгийн онцлог нь 100% буюу 45 градусын огцом өгсүүрийг даван туулах чадвар бөгөөд энэ нь бодит нөхцөлд хүч, тэнцвэр, барьц хурвыг төгс хослуулж байгааг харуулдаг. Харин илүү практик хэрэглээг эрхэмлэгчдэд зориулан 212 P01 пикап загварыг санд болгож байна. Ачаа тээвэрлэх боломж Бартацамын чадвар хоёрыг нэг дор хослуулсан уг загвар нь хөдөө орнууд, аялал, ажлын хэрэгцээнд төгс нийцнэ. Харин илүү дээд зэрэглэлийн хийц, илүү нарийн дизайн, тоноглолыг эрхэмлэгчдэд 212 T01 Gaudi хөлбөр нь зориулагдсан. Gaudi 212 брендийн уламжлалт бат бөх суурийг хадгалсан хэвээр илүү премиум мэдрэмж, орчин үеийн шийдлийг нэгтгэсэн загвар юм. Ингэснээр 212 брэнд нь нэг суурь платформ дээр суйрлан хэрэглэгч бүрийн хэрэгцээ, зорилго тохирсон хүч, практик, загвар, адал явдлыг өөр өнцгөөс илэрхийлсэн иж бүрэн оффроуд шийдвүүдийг санд болгож байна. Эдгээр загваруудыг туршиж жолоодох боломжийг 212 брэндийн зүгээс хурлын оролцогчдод олгож, T01 Special Edition загварын жинхэнэ чадварыг биеэр мэдрэх боломжийг бүрэн утгаар нь бүрдүүлэн Бартат болон засмал замын тусгай бэлтгэсэн маршрутаар туршуулах нөхцлөөр бүрэн хангаж ажиллалаа. Бартацамын туршилтын талбай нийт 10,000 м2 талбайг хамарч автомашиныг олон талаас нь сорих зорилготой байсан бөгөөд хажуугийн налуу буюу side slope 45 градусын огцом өгсүүр, уруудах чадварыг шалгах хэсэг, хадрахаг зам, гүн ховид, огцом эргэлт зэрэг нийт 10 төрлийн саад багтаж хүн бүр автомашинаа бүрэн утгаар нь мэдэрч маш сэтгэл хангалуун байлаа.
Харин засмал зам дээрх 2.5 км урт маршрут нь огцсон хурд авах чадвар, тогтвортой байдал, жолоодгийн мэдрэмж, тав тухыг нэг дор шалгах боломжийг олгосноор энэхүү туршилтын хамгийн сонирхолтой хэсэг болж чадсан юм а. 212 брэндээс зохион байгуулж бизнес конференц 2026 Сайн моторс компани амжилтанд оролцлоо. Хэрвээ та 212 брэндийг сонирхохыг хүсэж байвал заавал Сайн моторс компанид холбогдоорой. Бид Монголд албан ёсны цорганц дистрибьютор. Дараагийн контентуудаар эрг уулзлаа. Түр баяртай. Монгол хүнд шинэ машин. Сайн моторс.